Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо 2018 оны хүртэл жил бүр хүн амын өсөлтөд дагаад дунджаар 2-3 мянган оронтойгоор нэмэгдэж ирсэн байдаг бол 2019 оноос эхлээд жилдээ 5-7 мянгаар 2021 оноос 17 мянган албан хаагчаар нэмэгдэж 226 мянгад хүрсэн байдаг. За харин өнгөрсөн оноос төрийн албан хаагчдын тоог 9%-аар бууруулах шийдвэрийн дагуу өнөөдрийн түвшинд 215 мянган албан хаагчтай байна. За энэ нь Монгол Улсын нийт хөдөлмөрийн зах зээлийн 14.6%-ийг эзэлж байна. За энэ тоог цаашид ч бууруулж цомхон төртэй болох шаардлага байгаач бодит байдал дээр ажлын байрны хэрэгцээ шаардлагуудыг үнэлэхгүй зөвхөн төсөвтөө тааруулж цомгтгол хийж байгаа нь төрийн бодлого байгаа онохгүй байгаагийн илрэл болж байна. За Монгол Улсын нийт иргэдийн 16 хүн тутмын нэг нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа 6.8 хүн тутмын нэг нь төрийн албан хаагч байна. Өөрөөр хэлбэл 215 мянган төрийн албан хаагч байна гэсэн үг. Гэхдээ энэ бол өнгөрсөн онд төрийн албан хаагчдын тоог 9%-аар цомгдох шийдвэртэй холбоотой буурсан үзүүлэлт юм. За засгийн газраас төсвийн тодтогол хийх үеэр зардлыг бууруулах зорилгоор 227 мянгад хүрээд байсан албан хаагчдын тоог бууруулсан. Гэхдээ төрийн албаны цомгтгол ямар салбар төлхөг хийгдсэн бэ гэдгийг хувьчилж харуул анхаарал татсан үзүүлэлтүүд гарч ирж байна. За гол төлөв иргэдтэй харьцдаг төрийн үйлчлэгийн салбар 7%, төрийн захиргаа 3%-аар буюу хамгийн өндөр хувьтай цомгтголд өртсөн бол улс төрийн албан тушаалтнууд ердөө 1% гарантай төрийн тусгай албан хаагчдын тоо огт буураагүй байна. За нэг өсөндөө улс төрийн намаас хамааралтай албан тушаалтнууд ажилдаа үлдэж шатлан дэвших замаар өксөж буй төрийн жинхэнэ албан хаагчд болон иргэдтэй тулж хайцдаг үйлчлэгийн салбарын цомгтголд хамгийн өндөр хувьтай өртөж байгааг төрийн албаны зөвлөлд судалжээ. 9% албан хаагчдыг ингэж цомгтгоно гэсэн ийм төсөв өргөн баригдаа батлагдсан. За энэний дагуу юу болж байна гэхээр яг бодит байдал дээр энэ бол яг тухайн яам, тамгын газар, агентлагт яг ажил хийдэг улсууд нь яадаг вэхээр хасгаж байгаа ийм дүр зураг харагдаж байгаа. Энэ нь бол эсэргээрээ одоо цомгдох гэдгээс илүүтэй төрийн албанд бол одоо төрийн албыг одоо сулруулах ийм арга хэмжээ болсон. Хүн ам өсч суурьшлийн мөсүүд хүрээгээ тэлхийн хэрээр цэцэрлэг сургууль, эмнэлгүүд баригдан иргэдэд үйлчлэх төрийн албан хаагчдын тоо нэмэгдэх нь зүүн хэрэгэ. Харин Монгол Улсын хувьд улс төрийн намаас хамааралтай дарга нарын тоон дагаж олширдаг, буцаад зохистой тоонд нь хүрэх гэхээр жирийн албан хаагчид хамгийн ихээр өртдөг байдал байсаар байна. За өнгөрсөн онд төрийн албан хаагчдын тоог 9%-аар танах үедээ тооцоо судалгаа хийх ёстой байсан ч эсэргээр цомгтгол хийгдсэний дараа л сайд дарга нар нь төрийн албан хаагчдын бүтцийг судалж эхлэв байна. За яг одоо чиг үүргийн давхартлыг яаж арилгахын гэдэг хүрээнд одоо энэ бас бодлогын хороо ажлын хэсгүүд ажиллаж байна. Өнөөдөр одоо яг бид нар төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсгож байна. За хаврын чуулганаар бид нар бас төрийн албаны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар зорж байна. За бүтцийн цомгтгол гэхэд нэг автоматар одоо бүх байгууллагууд дээр өсөв цомгтгол хий гэдэг энэ байдлыг одоо бас хэр оновчтой юм. Анхын шатн дээр одоо бас ажлын ачаал ихтэй байна. Бас бол энэ орон тоог цомгдохдоо автомат хувь ингээд авчиж тавина гэдэг бол би бол туйлын буруу. Би энэ дээр бол цомгтлын асуудлыг анх болж байгаад хэлсэн. Харин хэнийг яаж цомгдож болох вэ гэдэг тухайн хамт олноос нь асуу. Тэд нар хамгийн сайн хэлээд өгнө. Тухайн салбраас нь асуу. За ийм байдлаар бол бодлого шийдэхгүй бол яг ингээд сургууль дотор байж хахад зарим одоо юун дээр тэгтээ тэргүй хүн олдохгүй байхад юун цомгдох бид нар бүр хайгаад олдохгүй нэ гэж. Тийм учраас бид нар бол нийгмийн одоо чухал суурь болсон ялангуяа салбарууд эрүүл мэндийн хувьд ч гэсэн одоо сая бас санал гомдлууд ирж байна. Сумын эмнэлэг байна, 8 эмнэлгүүд байж байна. Дүүргийн зарим эмнэлгүүд байж байна. Арай хичнээн хүн авчиж ирээд ингээд ажиллаулж байхад дахиад нэгийн цомгдох, сумдар байж байгаа нэг 10 хүнийхээ 2-ын цомгдох гэхээр одоо эмнэлэгт одоо үйлчлэгээ цэвэрлэгээ тусламж үйлчлэгээ үзүүлэх чин чанартай байгаа хүн цомгдчихвол тэгээд асуудал гарвал хэн хариуцах тийм үү? За төрийн албаны цомгтгол боловсрол эрүүл мэндийн салбарт хийгдэхгүй гэж байсан ч бодит байдал дээр хөдөө орон нутагт жижүүр үйлчлэгч гээд мэрэгчлээ бус албан хаагчдыг цомгтож байгаа гэдэг гомдлоо тасрахгүй байгаа юм а. Тэгэхдээ яамдын төвшөнд ажил үүргийн давхардал 14.6%, ажлын хийдэл 16.6%, агентлагуудад давхардал 16.6%, хийдэл 17.4%. За нийслэлд ажлын давхардал 9.3%, ажлын хийдэл 6.7%, за аймагуудад ажлын давхардал 23.6%, за ажлаа хийдүүлэх байдал 9.8% гарчээ. Иймээс ч ажлаас халахаас өмнө тухайн ажилтны хэрэгцээ шаардлагыг судлах ёстой байсан ч Монголын төрийн албаныхаа цомгтголоо буруу хийснээс улбаалж салбар бүрт томоохон хүндрэлийг дагуулах эрсдэл тулаад байна.